Сайн бацхан уу. Та бүхэндээ эксперт нэвтрүүлгийн шинэ дугаарыг төлөвлөхөд бэлэн боллоо. Сайн бацхан уу эрхэм өндөд үзэгчдээ. Өнөөдөр та бүхэндээ наран ижиж сая нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн шагдрын Ариуна тэргүүнийгээ бас хөрөлдсөн гэж бид нартай эрүүл мэндийн даатгалын тогтолцоо эм эмнэлгийн хэрэгсэл одоо өнөөдөр биднээсийн амьдралд хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар ярилцахаар урьж ирүүлээд байна. За та өөрөөр хэлбэлцүүлээд яриагаа эхлэе. За бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Шагдрын Ариуна гэдэг. Би өөрөө 20 оны 9 сард энэ наран ижи төрийн бус байгууллагыг хор тавдартай иргэдийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх төрд одоо дуу хоолойгоо өргөх зорилгоор байгуулж ирсэн. Тухайн үедээ одоо өртөг өндөр баймчилгээ маань даатгалд ороогүй байсан. Тэрнээс үүдэлтэй нөгөө хувь усууд санхүүжилтээр авч хийхэд эмчилгээ тасалддаг, санхүүгийн бэрхшээл дулгардаг, банк санхүүгийн үрзээлэнд ордог, арга ирнэ хүнд байдалд ордог ийм үе байлаа. Тэгээд ингэж явуулж орж ирснээрээ би тэгэхэд тухайн үед 1500 гаруй хүний гаруй үсэг 99 хүний өргөдлийг авч энийг зайлшгүй одоо энэ эмчилгээнд оруулах ёстой гэдэг дээрээ явж яагаад энэ маань хуулинд тусгагдаад ерөөсө төр 100% хавдартай иргэдийн эмчилгээ үйлчилгээг хариуцнаа гэд хуулиндаа одоо 2010 оны хуулийн дээр нэмэлт заалтаар 20 оны 8 сарын 28-ны өдөр орж ирсэн байдаг юм аа. Тэгээ энэ маань их сайхан хэрэгжээд явж илаа. Огт яваагүй гэж хэлж болохгүй. 21 оны 3 сарын 1-ээс эхлээд одоо өртөг өндөр химийн баймчилгээ маань хийгдэж ирсэн. Өртөг өндөр одоо янз бүрийн одоо шинжилгээ, оншилгоонууд хийгдэж ирлээ. Тухайн үед одоо 8 төрлийн тариа орж ирсэн бол тэр 8 тарианы 5 нь одоо зөвхөн хүүхний хавдрынханд гэж хийгдэж ирсэн. Ягаад гэвэл манай эрүүл мэндийн салбар бас тухайн үед дэлхийн эрүүл мэндийн одоо чанартай юм хэрэгсэл манад орж ирэх нь их удаан нутагшаагүй байлаа. Тэгээ энэ маань орж ирснээрээ бас эмчилгээ үйлчилгээнд бас эерэг нааштай үр дүн гарч эхэлж исэн боловч өнөөдөр яагаад энэ рүү орж ирж ингэж та хэдийнхаа юугаар ингэж ярьж байгаа гэхээр энэ 4 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх эрүүл мэндийн даатгалын тогтоол шинчилсэн журам дээр асуудлууд нэлээд гарч ирлээ. Яагаад ингэж энэний араас ингэж явах болов гэхээр зөвхөн энэ хуулиндаа тусагдаад эдгээр ингээд нөгөө задлаад гаргаад хэрэгжилтэн дээр эмийнхаа үйлчилгээг ямар үед яаж авах вэ гэдэг нэршлээ зааж ирээгүй болохоор тухайн үед нөгөө нэлээд хөөцөлдөж орж ирсэн одоо жишээлбэл хөхний одоо өсөр хэлсэн хавдар буюу одоо эцсийн шатанда хагалгаа хийх боломжгүй үед хийгдэх энэ ганцхан хөх гэхгүй төрөө булчирхаанд хүртлээ гэж байгаа энэ дааврыг дарангуулахын тариа маань одоо дааврын хамааралтай 2 тариа нэр тусгаж орж ирсэнгүй. Энэ бас 2 жил гарan хөөцөлж ээж өнгөрсөн 23 оны 6 сарын 5-ны өдөр эрүүл мэндийн сайдын тушаалаар А197 тусагдаад орж иржсэн тариа маань орж ирэхгүй болсонд бид нар бас их харуулж байна. Тэгээд энийг хийлгэж байгаа улсууд маань одоо гомдол хүсэлт гаргаж ирсэн. Одоо яана бид нар тариагаа хийж болохгүй юм байна. Энэ хувийн эмнэлгүүц хүртэл хийхгүй нэ. 4 сарын 3-ны өдөр Берлантер л арай хийж ийлээ. Та нар сонсч ирсэн үү? Яасан энэс хойш одоо эмчилгээ үйлчилгээ авдаггүй болох нэ гэж яриа гарч ирж байна. Энэ дээр л одоо анхаарлаа хандуулж бид нар зөв мэдээллийг хүнд хүргэхгүй бол одоо хуулиндаа их гоё тусгацсан 100% дааж байгаа гэдээ иргэд маань ойлгоод байдаг. Яг ачир дээр болохоор нөгөө тусламж үйлчилгээ авч байгаа улсууд дээр маань энэ хүнд тусч эхэлж байна. За тэгэхээр ингээд танай төрийн бус байгууллагаар дамжуулаад ингээд Монгол улсын одоо хавдар гэдэг асуудлыг нэлийн өргөн хүрээнд зөвхөн одоо энэ чинь хавдар гэдэг хэнгүүд одоо хөхний хавдар гэж зогсохгүй тийм ээ. Одоо ингээд бүх төрөл рүү орж иж та одоо тарих одоо үсэр хийлгээрээ уушиг тарих хийлэг ер нь ингээд бүх эрхтэн системтэй ингээд холбогдчихж байгаа энэ том салбар болчихж байна. За тэгээд одоо энэ хавдрын асуудал чинь харахгүй ингээд эрүүл мэндийн даатгалын тогтолцоотойгоо уялдж байна л да. За эрүүл мэндийн даатгалын тогтолцоотойгоо уялдаад ирэхлээр одоо нөгөө эрүүл мэндийн даатгалын одоо хавдартай иргэдийг одоо төрөөс бүх одоо төлбөрийг нь даадаг болсон гэдэг иргэд бид нар ч одоо тийм ойлголттой байгаа шүү дээ. Гэтэл одоо энэ хуулийн хэрэгжилт маань бодит байдал дээрээ бас жоохон учир дутагдaltaй байгаа юм байна.
одоо 2021 оны 3 сарын 1-ний өдрөөс ингээд хэрэгжиж эхэлсэн гэдэг чинь одоо 3 жилийн одоо ингээд хэрэгжилтийн процессын явц бол тодорхой болоод яг амьдрал дээр хэрэгжихгүй хийдэл гарч байгаа гэдэг нь тодорхой болчихлоо тий. Тэгэхээр хоёулаа нийгэмд энэ тодорхой болсон асуудлыг одооны Монгол Улсын их хурлын гишүүд, за эрүүл мэндийн яам, за холбогдох энэ эрүүл мэндийн салбарын захиргааны байгууллагууд маш сайн анхаарах ёстой юм гэж таны ярианаас би ойлголоо. За тэгээд энийг хоёулаа зүгээр ингээд мэдээлэл өгөөд орхимооргүй санагдлаа. Яг үнэ. За мэдээлэл өгөөд орхичхоор эн чинь ингээд зүгээр хоосон яриа болчих юм болов уу гэж. Одоо яг би өөрөө нөгөө эргэцэн боловсралтай хүний хувьд ингээд заавал нэг шийдэл гаргаад тийм ээ. Иргэдтэй бас туслах гэсэн санаа сэтгэл төрж байна. За тэгэхээр хоёулаа яриагаа бас нэлээд наривчлаад ямар процесс руу оруулах вэ гэхээр одоо та нэгэнтээ ингээд хавдрын эсрэг ингээд өөрөө биеэрээ туулаад тэмцээд яг өөрийн биеэр мэдрээд олон хүмүүст иргэдэд тусалдаг юм хүн байна шүү дээ. За яг энэ үйл явц дээр гарч байгаа алдаа нь бол за улсын их хурлаас хууль батлаад өгсөн байна. Тийм хуулийн тусгагдсан байна. За энийг хэрэгжүүлдэг байгууллага бол эрүүл мэндийн яам буюу эрүүл мэндийн яамны дээр Монгол Улсын засгийн газар байна тийм ээ. За тэгэхээр хоёулаа эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлгээд бас нэг байгууллага байгаад байгаа тийм. За тэр байгууллага маань одоо юу хийдэг вэ гэхээр эрүүл мэндийн даатгалын сангаас одоо санхүүжүүлэхийн журам батлахад одоо оролцдог юм байгууллага байна тийм. За энэ одоо энэ батлах гэж байгаа журман дээр нь хэдүүлээ одоо яг таны санааг иргэдэд сайн ойлгуулад энэ дээр иргэд нийтээрээ энэ дээр шаардлага тавиарай гэдэг. Бас одоо Монгол Улсын айл болгонд л одоо хавдартай өвдөж зовсон хүмүүс байдаг байлгүй. Тэгэхээр яг нөгөө өөрсдийнхөө бодит гэж амьдрал дээр гарч байгаа зүйлийг манай иргэд сайн мэдж байгаа учраас бас энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулахад өөрсдөө бас одоо тайлбар бичээд, комент бичээд холбогдох газарт нь өөрийнхөө дуу хоолойг бас сайн хүргээрэй гэж бас уриалах юм. За одоо яг тантай ярилцлага хийж байгаа энэ цаг үед одоо нөгөө эрүүл мэндийн салбарын асуудал нэлээд хөндөгдөөд улсын их хурл дээр бас нөгөө эмийн чанарын асуудлаар одоо нөгөө сонсгол хийх гэж байгаа шүү дээ. Тэрний өмнө болж байгаа юм чи энд хоёлаа саналаа хэллээ тэр нь. Та бас энэ сонсголд хэрвээ оролцохоор бол бас энийг давтарч хэлээрэй. За хоёлаа энийг шийдэх шийдлийг ярилцъя гэж хэлсэн тийм ээ. За тэгэхээр нэгдүгээр тэр сонсголд энэ хуулийн хэдлийн талаар та бас саналаа хэлээд зөвхөн одоо танай төрийн бус байгууллага гэлтгүй танай төрийн бус байгууллагатай бас ижил төстэй одоо хувийн хвшлийн байгууллагууд иргэд бас нэлээд байдаг байх, оролцдог байх тий. Тэгэхээр таны ярьсан ярианаас миний ойлгосон зүйл болохоор хавдар туссан хүмүүс одоо эмчилгээ нөгөө хавдрын дараах эмчилгээ үйлчилгээ авахдаа нөгөө цохих төвшөнд нь авч чадахгүй. За эмийн асуудал байна. Дээрээс нь одоо ямар асуудал одоо ерөөсөө үнийн хязгаарлалт тий чанар үн хязгаарлалт. За чанар үн гэд ярингууд одоо манай Монгол улсад чинь одоо ингээд жил болгон улсын их хурл ингээд төсөв баталдаг. Тэрнтэй холбоотой юм байна гэж би бас ойлголоо. Зөв. За тэгэхээр 2024 оны Монгол улсын төсөв бол аль хэдийн батлагдаад дууссан байна. За энэ төсвийн тодтгол орох үгүй бас та бүхний одоо хичээл чармаалт бас ороод мэдээж одоо боломжтой сайн ойлгосон захиргааны байгууллага бол энийг бас үргэлжлүүлээд сайжруулах хэрэгтэй. 2024 оныхоо төсөвт одоо тодтгол хийлгээд тийм ээ. Энэ авч чадахгүй байгаа эмүүдээ авах одоо эмнэлгийн байгууллагуудад нь санхүүжилтийг олгох тийм ийм процесс татагдж байгаа юм байна гэж ойлголоо. Зөв үү? Тийм зөв. Тэгээ энэ дээр их нарийн юм явдгийн байна л да. Бид нар өөрсдөө нөгөө эмчилгээ үйлчилгээ авч байгаа болохоор эндээс одоо нэг олж харж байгаа нь болохоор Оны эц рүү явж итэл нэг гүйцэтгэлээрээ санхүүжүүлнэ гэчихэд гүйцэтгэлээрээ санхүүжилт нь ороогүйгээсээ болоод нэг квоттой хязгаартай болоод яг хөрсөн дээр бухар эмч өвчтөн хоёр л хоорондоо яриад тангараг тасраад байдаг. Нөгөө дээгүүрээ ингээд нөгөө бичиг цаасаар ингээд хийсвэр яваад ирсэн усууд чинь энийг хөрсөндөө бууж ойлгохгүй байна л та.
Энд ерөөсөө сэтгэл дутж байгаа л гэж одоо яг энэ байдлаас харж үзэж байна. Ингэж нилээ хэд явлаа энийг одоо яах ёстой. Уул энэ хуулиндаа тусагдаад хэрэгжээ сайхан гарч ирлээ шүү дээ. Яг хэрэгжүүлээд явж явах үед одоо дунд шатных ч гэдэг юм уу яг тухайн процедур одоо шинээр энэ чинь уялдуулаад юу байсан. Таны ярианаас яг энэ сэтгэл дутлаа гэд хэлж штэ та. Энэ дээр бас нэг жоохон захиргааны байгууллагуудын нөгөө нэг хууль биелүүлэх үйл явцын үе шатанд алдаа гарсан байна гэд харж байна. За ямар алдаа гарсан байна гэхлээр одоо жил болгоны төсөвт оруулж батлуулах ёстой юм а өөрсдөө нэгдүгээрт дутуу мэдүүлсэн байна. Тийм үү? Ер нь бол шууд утгаараа тэгж л харагдчих. За дутуу мэдүүлсэн шалтгаан одоо тэр чинь энийг хариуцсан албан тушаалтан мэрэгжилтэн тухайн байгууллагт байгаа тийм. Тэр чинь дамжаад дээшээгээ салбарынхаа яам дээр очиод тэгээ салбарын сайд чинь төсвөө батлуулж байгаа шүү дээ. Тийм ээ. За тэгээд төсвөө батлуулах хүсэлт гаргаад улсын хурал дээр хэлэлцэж чинь. За энэ дээр бол одоо нөгөө нийт улсын хурлын гишүүдийн хариуцлагын асуудал одоо энэ дээр яригдах хэрэгтэй л доо. Өргөн мэдүүлсэн төсвийг одоо дураараа тандаг энэ дээр энийг өгөхгүй энийг багасгана гэдэг шийдвэрч одоо улсын хурлын гишүүд батлаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр би алдаа гарсан болов уу гэж бас харж байна. Магадгүй. Тэгээд ер нь квоттой хязгаартай гэдэг юм дунд нь сонсогдож гарч ирж байсан шүү дээ. Квот хязгаар гэдэг квот гэж хаанаас гүйцэтгэлээрээ тэгдэг боловч яг гүйцэтгэлээрээ хийхээр одоо жишээлбэл хавдрын эмнэлэг дээр одоо эмийн аюунуудаа өртөө зээлтэж гэдэг яриа гарч байгаа. Оны эц рүү нөгөөх нь хүртээмжгүй болдог. Яагаад энийг би өөрийн өнцгөөс хараад ярьж байгаа юм бэ гэхээр би чи 19 онд өвдөөд хагалгаанд ороод тэгээд байж хаад 12 сарын 1-ний өдөр зурагт ингээл харж хахад тэр 20 оны төсөв хилэлцэж штэ. Тэгээ батлах гад яаж хахад чимбрэн гүш өөрөө суужсэн. Тэр үед чи эмнэлгийн дарга байсан хүн шүү дээ. Би чи нөгөө хүнээч мэдэхгүй энэ хүн байдгийн байна гэл бид нар чин тэгэл тэгтэл тэн дээр уулалцтал дандаа муу өвчин яриад мөнгө нэгчээдэг гэсэн юм гарч ирсэн. Тэгээд тэр ондоо би багтаж нөгөө химийн тарианд орох гээд байж хахад оны эц рүү нөгөө юунд лахгүй. Одоо тэр үед энэ асуудлыг бас яриад явж исэн бэ төсвөө яагаад төсвөө дандаа хасчдаг вэ штэ. Одоо нөгөө яг ингээд асуудал болгож бас тавьж исэн байна тий. Тэр үед та бас тийм хуралд бас орж таарч. Үгүй би тэр хуралд ороогүй нөгөө зургатаар гарч байгаагүй төсвөө хэлэлцчихээд их хурлын нөгөө юу явдаг штэ мэдээгээр. Тэгтэл тэрэн дээр ярьж байгаа бүр тод ярьсан. Тэгээд тухайн үед би пэс дээрээ яг тэр хэсгийг байгаад нөгөө бичлэгийг аваад тэг Хүрлбаатар сайдаа та одоо хэрэг юу болвол хавдрын эмнэлэг дээр ирээ ядаж нэг 6 сар энэ дээр ажиллаад энэ доторхыг мэдэх байхаа гэд яагаад тэгж мэдж байгаа юм бэ гэхээр нөө им тариа хүрхтэмжиг болсон тэр үед оны эцэг болохоор нөгөө юм хүрхгүй тийм үе байлаа шүү дээ. Тэгээ ковид гараад тэгээл өшөө бүр цаашаа хүндрээл явсан. Ковид үед одоо хавдартай иргэд маань бас хөл хорионд ороод эм тэрэг авч чадахгүй ер нь бас хэцүү байсан. Эрсдлээрээ хохирсон тий. Маш их юм би яг яриул их юм бэ. Одоо энийг одоо яриад тэгвэл хоёулаа ингээд эхний асуудал нь энэ жоохон тогтолцооны асуудлыг одоо хэрэгжүүлэх хууль гарсан юм чинь энийг хэрэгжүүлэх тусгаад явах газар хэрэгжүүлэх асуудал дээр бол энэ захиргааны байгууллагууд алдсан байна. За одоо тэгээд эрүүл мэндийн даатгалын одоо хуулиар эн чинь төр дааж байгаа шүү дээ. За энэ олголтын асуудал яг бодит байдал амьдрал дээр хэрэгжиж гин үү гэдэг асуудал дээр ямар кейс үү танд? Яг одооныхоо байдлаар одоо энэ бидний энэ хөхний хавдрын дахилт үсэрхэлсэн буюу евро даавар дарангуулах одоо цэвэршилтээс өмнөх цэвэршилтийн дараах гэх энэ чинь хөх буюу төрөв булчирхаан дээр хийгдэж штэ. Энэ тариа маань нэршлэрээ байхгүй болсон. Нэршил байхгүй болохоор энэ дээр нэршил байхгүй бол санхүүжүүлэхгүй гэд тавьсан байж байгаа байхгүй. Тэгснэ энэ тариаг болохоор эмчнэр болохоор бай тариа гэж яриад байдаг. Гэтэл нөгөөх нь ерөөсөө бай биш химийн тариа одоо бай биш да юуных гэдэг яриад байдаг. Ингээд нэг хоорондоо авцалдаагүй болоод энэ тариа маань хасагдаад ирэхээр нөгөө хийлгэж байгаа усуд маань асуудал үүсэж ирж байна. За тэгвэл энэ асуудал дээр маш сайн ойлголт өгөх хэрэгтэй байна. Энэ одоо хүнд хэрэгтэй вэ гэхээр улсын хурлын гишүүд маань маш сайн анхааралтай үзээсэй гэж бодож байна. Одоо
бид нар бүгдээрээ ингээд төрийн захиргааны байгууллага, төрийн захиргааны төв байгууллагын ингээд шат дамжлагаар ингээд дээшээ төсөв өргөн мэдүүлдэг. За энэ явцад ингээд нэр томьёо одоо зөв тодорхойлоогүй, зөв тодорхойлоогүй байжгаад нөгөө төсөв тусгаагүй асуудал бас үлдээд ингээд энэ хүмүүс чинь хавдартай хүмүүс чинь төсөвгүйгээд имээ авч чадахгүй юм байдал л болж штэ. Бидээс хамгийн энгийнээр ойлгох хүн өөрөө авд хэлэхгүй. Энэ тарианы чинь өндөр. Эдгээр даатгалынхан болохоор надад юу гэж ойлгуулж байна, бид нар уулзалт хийхэд ерөөсө вакцины үнэлгээндээ багтцсан байгаа гэж байгаа байхгүй. Вакцины одоо өдрийн хэм эмчилгээний вакцины үнэлгээ гэхээр сая 150 гэж байсан бол өнөөдөр сая 190 мянга л гэж ярьж байна. Гэтэл уг тарианы өөрөө сая 750-аас 2 сая баг 3 сая ширхэг болж байгаа байхгүй. 21 хоног тутамдаа хийлгэх. Тэгэхээр нөгөө улсууд авч хэлэгч чадахгүй. Түрүү булчирхааныхан болохоор улиралдаа нэг хэлэгч байгаа. Тэгээ түрүү булчирхаандаа хэлэгч асан улсуудад бол үр дүн гарч ийн гэж байгаа. Одоо энэ хавдрын өвчлөлч чинь нас залуучаад гараад ирж байна. Одоо энэ чирдээс хүүхэд төгшин гэж хавдар үл ялахгүй болсон. Тий. Тэгэхээр энэ лүгээ нэлээд сайн ухаж ойлгож сэтгэлтэй одоо ингэж хандахгүй болохгүй арга ядахтаа л одоо та нар хэрвээ батлахгүй төсөв байхгүй энэ төр гэж ярьж байгаа бол тэгвэл иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгоод өгч. Өвдөхгүй өвчлөхгүй байх боломжийг л өгчих гэж сүулдэ бүр тэгж ярьж явж шүү дээ. За эрүүл мэндийн боловсрол олгох асуудал бол энэ бол зөвхөн одоо нэг байгууллагын ч юм уу те танай төрийн хүмүүс байгууллагын ажил биш. Энэ бол улс нийтийн ажил. Монгол улсын хүн ам бүр өөрийнхөө эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ер нь бол үүрэгтэй. Энэ талаар бүгдээрээ манай монголчууд маань маш сайн анхаарч өөрийнхөө болон гэр бүлийнхээ хүмүүсийн эрүүл мэндийн боловсролыг одоо гэр бүл дотроо тий маш сайн анхаарч дээшлүүлээрэй гэж бас хэлье. За одоо таны энэ хүндрэлтэй асуудлыг шийдэх гээд ингэж зорж ирж байгаа асуудал бол ердөөсөө төсөвтэй л холбоотой юм байна. Тий, төсөвтэй л холбоотой. Төсвийн тухай хууль баталж байгаа улсын их хурлын гишүүдтэй л холбоотой. Тэгээд нэг энд бол миний харж байгаагаар бол тийм хүнд хүчрэм байхгүй байхад яагаад ингэж улсын их хурлын гишүүд маань анхаарал тавихгүй оролцохгүй байна. Одоо нөгөө эмчийн одоо эмнэлгийн салбарыг мэдлэг боловсрол бас бүх гишүүдэд байхгүй болохоор энийг тоохгүй орхиод байна уу? Ийм асуудал гарч байгаа юм болов зүгээр хувь хүнийхээ зүгээс бас тийм дүүнэлт хийж бас болохоор санагдчихэв. Тэгээд төсөв байхгүй учраас имээ авч чадахгүй, имийг нь өгөхгүй тийм ээ. Ердөөсөө ийм л асуудал ганц байгаа. Төсөв танагдчихж байгаа. Тэгээд төсөв дээр нэршил заачиж байгаа байхгүй имийнхаа. Нэршил заачаар нөгөө нэршилд нь ороогүй юм тариа чинь хийгдэхгүй болчихж байгаа. Нөгөө юмда гүйцэтгэлийнхаа юмда багтахгүй. Даатгал болохоор гүйцэтгэлээр нь санхүүжүүлж байгаа. Үгүй тийм биш шүү дээ. Одоо хүүчин бол энэ чинь 4-өөс 4.5 сая төгрөг өдрийн эмчилгээ байлаа шүү дээ. Тэрнийгээ төр даана гэд нөгөөтгөө юунасаа татаа гаргачихж байгаа байхгүй. Татаад гаргачихаар одоо тэгээд эрүүл мэндийн даатгалын сан руу орохгүй гэсэн үг. Эрүүл мэндийн даатгалын сангаас биш төр нь өөрөө хариуцаж хийнэ гэд явчихж байгаа. Төр хариуцах дээр нөгөө энэ нэршил байхгүй нөгөө өдрийнхөө яг энэ дэр чинь хуулийн хийдэл шүү дээ. Хооронд нь харин хуулийн хийдэл гарчихж байгаа. Энэ бол хуулийн хийдлийн л асуудал. Одоо энийг шийдэж чадахгүй юм бол одоо эрүүл мэндийн даатгал явах хэрэг байгаа юм уу? Даатгалын сан гэдэг эн чинь хуваарилтаа хийж байгаа шүү дээ. Даатгалын сан дээр чинь мэрэгсэн мэрэгжилтэй хүн байж энийг зохицуулж байгаа байх л гэж би ойлгоод байгаа юм. Яг эрүүл мэндийн даатгалын сан гэдэг бол өвдсөн хүн болгонд тэгш хүртээмжтэй л үйлчлэгээ үзүүлэх гүйцэтгэл одоо маш энгийн ойлгомжтой зүйл. Энэ одоо иргэдийг ингээд бухимдуулаад байгаа ингээд айл өрхөд одоо санхүүгийн хүндрэл учруулад байгаа зовлон ингээд нэмээд байгаа асуудал чи ердөөсөө энэ хууль тогтоогчдын л буруу шүү дээ. Таны одоо ингээд гомдол гаргаж ирж байгаа энэ асуудлыг хөндөж байгаа юм чи ердөөсөө хууль тогтоогчдын л асуудал байна. Ягаад тэгж хэлж ийн гэхээр нэршил байхгүйгээд санхүүжилт олохгүй байна. Энд чинь гүйцэтгэлийн асуудал гэдэг. Энд чинь ердөөсөө жил болгоны улсын төсвийн тэгээ энэ айгүй хөргөн хүүхэд хуурж байгаа юм шиг болгоод байгаа байхгүй. Би тэгж харж байгаа. Одоо сүүлдээ бүр айгүй тийм сонир сэтгэл төрөд байгаа. Ерөөсөө тэр багцаахан үнэлгээд ороод хийгдэж шүү дээ гэж. Багцаахан үнэлгээд ороо хийгдэх гэхээр нөгөө тариа нэмтэй болохоор яаж орох юм. Тэрэндээ л орно. Тэгээд нөгөө тэрний чи базаад хийчихэр нөгөө дээр дор үнтэйгээ уйлдуулаад ингээ хийчихнэ гэж. Хизээч хавдрын эмчилгээг тэгж хооронд нь бантан болгож хойлоод хийн гэж бол байхгүй. Нэршилээрээ тухайн тэр хүний хийгдэх тариан ч гэсэн хүн дээр янз янз орно.
Энэ тариад өнгөж эхлээд ингээд нодлончин юунд ороод явж байгаа болохоор гүйцэтгэл дээрээ цөөхөн хүн харагдаж байгаа. Яагаад гэвэл тэр үнтэй тарих тэр болгон хүн авч хийлгэж чадахгүй. Эмч нар нь хийлгэх гэдэг. Тэгээд нөгөө гүйцэтгэл нь бага харагдангууд нөгөө дараа жилийнхаа улсын төсөвт нөгөө улсын хурлын гишүүд чинь бага төсөв тусгаад байна шүү дээ. Тий. Гэтэл одоо хавдрын өвчлөл өсөд байгаа. Тий. Энэ дээр яагаад ингэж за энэ ялгаа эднүсийг маш сайн гаргаж өгөх хэрэгтэй байна. Эрхэм мөндөд үзэгчтэй. Одоо бид нар ингээд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог ингээд зөв болгоод бас хуулийн баталсан. Бас 3 жил болцсон байна. Энэ 3 жилийн явцад гарч байгаа хуулийн хийдэл бол ердөөсөө нөгөө төсвийн тухай хуулийн дээрээ энэ асуудлыгаа тусгаж өгөхдөө дутуу тусгадаг байна. Өөрөөр хэлбэл бүрэн одоо сайжруулсан боловсронгуй зүйл оруулж ирээгүй нэр томьёо байхгүй нь гэдэг чинь нэг хүний хариуцлага штэ яг эцсийн дүндээ бол тэр нэр томьёог оруулж чадаагүй тэр эрүүл мэндийн салбарын мэрэгчлэлтэн гэдэг ингээд шатандаа хариуцлага хүлээгээд явах юм асуудал байна л та. Энийг өөр шийдэж болохгүй зүйл биш, шийдэж боломжтой зүйл харагдаад байна. Тэгээ гайхтаа бид нар ч одоо эмчнараас асууж जैन тусламж үйлчилгээ эмнэлгийн яриад одоо ийм юм байна одоо юу болж байна гэд. Тэгэхээр бид нар бүх юмаа өгцөө тэгж явж байгаа л гэдэг. Энэ нийгмийн бодлогын байнгын орооны дарга Ануучин гишүүнтэй уулзах гэж ярих гэж зөндөө. За. Тэгээ туслах амжилт өгөө штэ. Уулздаг. Бид нар ч боломж өгч байдаг гэж явуулдаг. Тэрэн дээр ирж оролцооч, даван туулагч нар маань тэгээ төр захиргааны байгууллага яам бүгдийг нь өрдөг. Тэгээд нөө шийдэл гарцаа бол бид нар бас нөө бухимдад дандаа л юм нэхэд байх биш. Хаана алдаад байна те? Энэ маневрын юугаа зөв болгоод явуулчих гэсэн үг. Таны яриагаас бол яг би өөрөө нөгөө бас эрүүл мэндийн даатгалын бас урд өмнө тийм ээ бас нийгмийн бодлого эрүүл мэндийн салбараар бас жохон юм хүн уншиж судалж ирсний хувьд бас нэлээд бас төвөггүй ойлгогдоод байна надад бол тэгээд ойлгогдоод байгаа учраас би одоо нөгөө манай нэвтрүүлэгч одоо нөгөө эксперт нэртэй тэгээд нөгөө олон салбарын хүмүүсээс бид нар бас хамтарч ажилладаг зөвлөм зөвлөгөө юм авдаг сонсдог тэрийг нөгөө ард түмэнд ойлгомжтой энгийн байдлаар тийм ээ цөөн минутанд ойлгуулах гэж хичээдэг юм нөхцөл ажил бас бид нар хийдэг. Тэгээд таны ярианаас бол энэ ердөөсөө цэвэр Монгол Улсын засгийн газар жил болгоны одоо 9 10 сард одоо нөгөө эх жилийн төсвөө батлуулах ажиллагаан дээр гардаг процессын алдаа байна гэж. Ердөөсөө л процессын алдаа. Энэ процессын алдаа гаргаж байгаа салбарын мэрэгчлэлтэн байгаа. Тэр мэрэгчлэлний дээр газар хэлтсийн дарга байгаа. Тэр газар хэлтсийн дээр чинь тэр тухайн салбарыг хариуцж байгаа сайд байгаа. За тэр сайд юмаа дутуу оруулж батлуулсан байна уу? За их хурлын гишүүн нь их хурлын хуралдаанаараа хуралдаад энэ төсвийг нь багасгацсан байна уу гэдэг дээр нь л хэдүүлээ. Одоо ямар гишүүн, ямар сайд хэн ажлаа бүрэн хийсэн, дотоо хийсэн уул нь харагддаг зүйл байхгүй юу? Тэгэхээр таны ярианаас бол энэ ердөөсөө төсвийн асуудал л байна. Ерөнхийдөө энэ нэг жоохон танах гэдэг чинь нөгөө төсвийн хууль баталж байхад мөнгөний танаад баталсан. Тэгээд нөгөө доошогоо эрүүл мэндийн даатгал руугаа явдаг. Тэгээд эмнэлэг дээр очдог. Тэгээд хэрэглэгч дээр очихоор төсөв байхгүй гэд тэр хүмүүс хилээ сууж байгаа чинь ердөөсөө л зүгээр хариуцлагын л асуудал шүү дээ. Ерөөсөө сэтгэл дутсан хариуцлага. За та яг хуу сэтгэл дутсан гэж хэлж байна. Би бол нөгөө бас хууль талаас нь хараад энэ бол хуулийн хариуцлагын л асуудал. Одоо албан тушаалтны төрийн нөгөө албан хаагчийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа тэр асуудал байгаа дээ. За энийг шийдэж болохгүй асуудал биш юм шиг надад санагдав. Ер нь бол тийм байна. Тэгэхээр одоо энэ салбарын мэдлэгтэй одоо гишүүд ямар гишүүд байна? Тэр гишүүдэд хандах хэрэгтэй байна. Одоо энэ сонсголт бас та оролцож энийгээ тайлбарлаад хэлвэл их хурлын гишүүд энийг бол төвөггүй ойлгох болов гэж санагдчихэв. Гэхдээ би нэг урдчлсан байдлаар төсөөлж хэлж мэдэхгүй л байна л да.
Гэхдээ ер нь сэтгэл байвал одоо Монгол улсад чи хавдрын өвчлөл маш их боллоо шүү дээ. Нас залуужаад орж ирж байна. Айл болгонд л одоо ер нь 2-оос 3 зүгээр наадлан тийм болчлоо. Яагаад энийг хэлж байгааг бол 20 онд бид нар тэр баймжилыг даатгалд оруулах гал гар үсэг цогцолуулаад сууж хахад айлаас нэгээс 2 хүн л байсан. А сая хавдар 2 эмнэлэг гээл нөө хавдар 2 эмнэлэг чи барина гэсэн чи бас нөгөөх нь байхгүй бол юу вэ эн чин яагаад бол хагалгааны дараах бидний урт удаан амьдрах чинь клиник сувлал цогцолоор байх ёстой. Өнөөдөр хавдрын эмнэлэг ямар байгуул хүн болгон л мэдж байгаа. Энэ дээрээс ингээд сууж хахад 6700 гаруй хүний гар үсэг цогцолуулахад айлаас 2-оос 3 хүн заалттай. Эхнэр нөхөр 2 юм уу үгүй бол хүүхдтэйгээ даван туулагч болцсон явж байгаа. Тэгээд 20 23 он гэхэд энэ хооронд бас л нэг тоо байна да статистик. Тэгээд энэ судалгаа тоогоо ер нь гаргадаг юм уу юм уу? Яг энийхээ төлөө явдаг юм уу юм уу? Явж дараа нь бид нар өөрсдийнхөө төлөө явахгүй бол энэ санхүүжилтэнд байхгүй болохоор ер нь ямар юм болох гээд байна гэдэг л эвгүй сэтгэл төрж гэлж байна л да. Тэгээд энийг ярьсаар явж иж юмд хийхгүй бол болохгүй нэгээд ингээ яриад явхаар хавдартай иргэдэг хүлээж авах газар нь том цөөхөн шүү. Бидний үгийг сонсох ер нь хэцүү. Тэгээд яриад явхаар нөгөө хөөсрүүлээ замхруулчих гэдэг. За энийг бол юу яая? Асуудал болгож ер нь нэхэл хатуу бид нар энийх араас явах нь зөв юм. Явах нь зөв юм байна. Та бүр ингээд энэ таны төрийн бус байгуулах чинь яг энэ чиглэлээр бүр дагнацсан уу? Тийм. Ерөөсөө энүүгээр явдаг. Энүүгээр явдаг уу те. За бид нар яг танд нөгөө хуулийн талаас нь одоо мэрэгжлийн зөвлөгөө авчи шууд ингээд нэвтрүүлгээр дамжуулаад бас өгөхөд ерөөсөө процессын алдаа нэмлээ. Мөнгө байхгүй гэдэг чинь одоо яг миний ингээд 3-4 удаа давтаж хэлээд байгаа энэ хариуцлагын асуудал энэ нөгөө нэршил нэр томьёог нөгөө бичиж оруулдаг, үнийн дүн хэмжээ тавьдаг тэр мэрэгжилтэн маань мэдлэг ур чадвар нь хөрөхгүй шүү дээ. Тэгээд тэр юм орхиод дээ шүү дээ. Тий. Энд чинь бас нөгөө нэг эмнэлгийн байгууллагууд чинь өөрсдөө бас их хов нэмэр оруулах хэрэгтэй. Яг бодит практик дээр ямар хүн ямар өвчтөөр өгдөж ирээд ямар ийм тарай хэрэгтэй байна гэдэг чинь энэ эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд чинь заацсан. Нэр томьёогоор нь оруулаад өгөхөөр одоо ингээд багцлаад ч юм уу ингээд заацсан маа шүү дээ. Тэгэхээр та бид хоёрын өнөөдрийн яриа бол маш ингээд ойлгомжгүй ингээд нийгмийн асуудал юм шиг ингэж орж ирж байгаа боловч ердөөсөө ганцхан асуудал харагдчихэв. Танд ямар санагдаж байна? Гэхдээ ерөөсөө үнэн ерөөсөө л хариуцлага тий. Хууль батлагтаад 3 жил болсон байна. За энэ 3 жилийн хугацаанд болж байгаа байхгүй. Энэ 3 жилийн хугацаанд ямар улсын их хурлын гишүүн дээр анхаарал тавьсан бэ? Энэ батлагдсан хуулийн ардаас энэ хуулийн хэрэгжилтийг одоо хяналт тавьдаг байгуулагч улсын их хурл. За улсын их хурлын гишүүдтэй одоо хандаж хэлэхэд эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн хэрэгжилтэд бүгдээрээ одоо улсын их хурлын хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд хэрэгжиж байгаа энэ хуулийн дээрээ маш сайн хяналт тавиад энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо өөрчлөх гэж явж байгаа. Энэ даатгалын тогтолцоог сайжруулах гэж явж байгаа. Монгол улсын иргэн, Монгол улсын нутаг дэвсгэр дээр одоо зурагтаар, сошиалор одоо би өвдчлөө, намайг авраач, туслаач, хандивлаач гэж ийм имийг согсоох гэж л энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоо ч байгаа шүү дээ. За энэ хуулийн хэрэгжилтийг одоо хууль батлагдсанаас хойш 3 жилийн хугацаанд бас дутууд үлмэг байна, хийдэл байна. Хийдлээс гадна зөвхөн хуулийн хэрэгжилтийг 3 дутуу хэрэгжүүлсэн юм явцал байна. Гэж шууд харагдаж байна. Тэгэхээр та энэ асуудлыг мэдээж бас бид нар хамтдаа байна гэдгийг илэрхийлье. Тэгээд энэ нөгөө улсын их хурлын сонсгол гэдэг зүйл бол манай Монгол улсад цоо шинэ ойлголт гарч ирж одоо нэг эхний 1 2 3 сонсгол явж байгаа. Энэ дээр маш сайн тавиараа. Энэ дээр асуудал тавихаар нөгөө Монгол улсын бүх иргэд юм чинь нээлттэй, ил тод, шууд мэдээлэл авдаг ганц сувг болж орж ирнэ. Тэгэхээр биднүүсийн одоо эксперт нэвтрүүлгийн одоо гол одоо зорилго бол нийгэмд зөв хандлага, одоо зөв мэдлэг, зөв соёл тогтоох юм 3 том зорилттой гэдгийг. Тэрнийхээ хүрээнд бид нар энэ нэвтрүүлгээр дамжуулаад за манай Монгол улсын иргэд та бүхэн таны гэр бүлд ямар нэгэн байдлаар хэн нэгэнтэй нь одоо өвчин тусаад одоо хавдрын юм өвчлөлттэй болсон бол хэн нэгнээс тусламж гуйх биш эрүүл мэндийн даатгалын тогтолцоо таны одоо
одоо гарч байгаа зардал байгаа шүү дээ, тийм ээ. Тэрийг бол эрүүл мэндийн даатгал бол 100% бүрэн санхүүгийн хариуцах ийм дурахгүйгээр өвчнөө даван туулах амьдралын чанарт нөлөөлөхгүй тийм. Таны эдийн засгийн амьдрал одоо шууд өвчин тусангууд одоо доройтолд ороод ингээд санхүүгийн дампууралд ингээд хүргээд байгаа. Энэ байдлыг зогсоох гэж эрүүл мэндийн даатгал байгаа. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах гэж 3 жилийн өмнө хууль баталсан. За хууль баталсан байгаад энэ эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд одоо хяналт сайн тавиарай гэж одоо улсын их хурлын гишүүдтэй бас хүсье тийм ээ. Тэгээд энийг одоо хариуцдаг салбарын сайд нь манай нэвтрүүлгийг бас үзэж байгаа бол энд маш сайн анхаарал хандуулад өгөөрэй. Одоо бид хоёр одоо 30 минутанд ингээд том сэдв салбарыг ингээд ярьж байгаа боловч яг бүх асуудлыг ингээд хамаад базаад дүгнэхэд хуулийн хэрэгжилт муу байна. Хийдэл байна. Энэ хийдлийг арилгах хууль зүйн хувьд бол боломжтой гэж үзэж байна. За тэгээд жил болгоны төсөв батлагдах үед одоо ямар ч Монгол улсын одоо дорж дулмаа иргэн хавдраар өвтчөөд өөрийнхөө имийг тариаг одоо нөгөө хавдрын дараах эмнэлгийн одоо хэрэгслийн одоо энэ арга хэмжээнээс болоод Монголын ард түмч өхөд энэ үргэлтээд байна гэдгийг л одоо ард түмэнд ойлгуулъя гэж бодлоо. Үнэ. Тэгжэл ойлгохгүй бол ер нь ингэж явган дундаа эн чинь ингэж замхраад байхгүй болчихгүй. Нөгөө хууль чинь байхгүй болчих тий. Нөгөө нэг сайхан одоо зүв болгож авсан 100% төр хариуцна гэсэн юм чинь буцаад ингээд дампуурлын байдалд орох үе тий. Тэгээд энэ төвөөлдүүлээд би бас нэг юм хэлчих. Эмнэлгийн хэрэгслийн агентлаг гэж одоо том байгуулагдсан шүү дээ. Энд 20 оны 12 сарын 18-ны өдөр 80 байгуулагдаад одоо 80 хүний оронтойтой. 80 хүн гэдэг бол бас бага оронтой биш шүү дээ тий. Яагаад энийг дурдж байгаа юм гэхээр бид нар энэ тариаг оруулах гад хөөцөлдөөд гүйж хахад их олон сонин бичгүүд иржсэн л да. Тэгээд судлаад үзээд ахаар нөгөө агентлаг маань өөрөө ажлыг хийж чаддгүй юм удаа л гэдэг юм гарч ирсэн. Энэ эмнэлэг хэрэгслээ зохицуул. Тэгээд нэг зүгээр нэг энэ хууль ингээл ярьдаг тэдийн тэдгээд. Тэгэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага чинь 2 жил тутамдаа стандартаа өөрчлөөд шинжилсэн юм тариагаа оруулаад ингээ явдаг юм байна шүү дээ. Гэтэл манайх 3 жил. Тэгээд дахиад энэ чи хүлээнэ гэдэг чинь тэр хооронд за би таны яриаг таслаад энэ хооронд нь энэ алтан бичгийг нь хараад шууд бас нэг хариулт хэлчих юм харагдаад болж өгөхгүй. За одоо ингэж штэ. За хүсэлт гаргасан байна та тийм ээ. За таны хүсэлтийн хариуг бол 2021 онд өгсөн байна. Энэ хариултанда 3 жил тутамд ингээд шинжилэн баталнаа гэдэг ингээд баталсан байна. Баталдаг юм аа гэдгийг илэрхийлээд за зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинжилэн боловсруулахтай холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх болно гэдэг ингээд ийм ерөнхий хариулт өгөөд одоо энэ чанар аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд дарга уран зай гэж хүнээс хариу ирсэн байна л та. За энэ хариу бол ердөөсөө бас жоохон хууль зүйн хувьд учир дутагдaltaй хариу байна шууд харагдаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2 жил тутамд шинжилэн баталдаг байхад манай Монгол улс яагаад 3 жил тутамд шинжилэн баталж байгаа. Энэ чинь өөрөө нөгөө хууль тогтоомжийн боловсронгуй байдлыг хангах одоо тэр үндсэн зарчим чинь бас алдагдчихж штэ. Ингээд эрүүл мэндийн салбарт одоо төрийн байгууллагууд өөрсдөө бас алдаа хийж шүү. Энийгээ бас сайн засах хэрэгтэй юм байна. Энийг манай улсын их хурлын гишүүдийн сонсголынхаа үеэр бас сайн анхааралтай хянан шалгаарай гэж бас. Энэ бол алдаатай. Шууд ингээд хөлч хүний нүдээр харахад шууд алдаатай хариулт. Тэгэхээр ингээд юм да ингээд нэг үгөө ингээд гүйлгээд ингээд нааш цааш их явуулна. Энэ дунд нь эцэцэд хүн л хохироод байгаа байхгүй. Эдгээр чинь нэг системийн байгууллага шүү дээ. Нэг системийн байгууллага. За ингээд чинь хөхний хоолт хавдрын эмчилгээнд хэрэглэгдэх фосфодекс тариан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад ороогүй байх тул уг жагсаалтад оруулах асуудлаар эрүүл мэндийн яамд хандна уу? За энэ эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг өөрсдөө бас хандах эрх бас байгаа шүү дээ, тий? Энийг бас ингээд өөрсдөөсөө зайлуулаад ийм хариу өгсөн байна. Энэ тэгэхээр ердөөсөө л энэ салбарын байгууллагуудын хариуцлагагүй асуудал байгаа юм да. Тэгээд хуулинд тэгж байгаагүй манай байгууллагад хамаагүй гэдэг нэг манай Монгол улсын энэ төрийн захиргааны байгууллагуудын нэг том алдаа байдаг. За таны хэлдгээр одоо нөгөө сэтгэл байхгүй ингээд чинь энэ дээр гардаг л та. Энэ тухайд ингээд бид нар чинь их явна л та. Их хурлын гишүүн, оюун чимэг гэдэг ингээд
банкны хорооны дарагт өгч ялаа. Тэгээд одоо ингээд манай Монгол улсын иргэд улсын их хурлд сонгогдсон гарсан улсын их хурлын гишүүдтэй салбараараа ингээд маш их хүсэлт гаргадаг. Нөгөөдүүлийг нь манай улсын их хурлын гишүүд маань холбогдох газар нь ингээд дамжуулаад орхичдаг. Нэг ийм зүйл байдаг тийм. За одоо энэ дамжуулаад орхидог энэ нэг одоо хууль биелүүлэх соёл дутдаг энэ юм одоо энэ манай Монгол улсад энэ сонсгол гэдэг зүйлээр одоо дэлхийн бусад улс оронд бол энэ нэг омбудсман гэдэг investigation гэдэг хянан шалгах гэдэг энэ юм чинь маш том нэр хүндтэй ийм процесс үйл ажиллагаа одоо улс орныхоо ард түмнийхээ нэрийн өмнөөс одоо үнэн зөв мэдээллийг үзэж шалгаж байгаа ийм ойлголт байдаг. Энийг одоо нэвтрүүлгээрээ дамжуулаад бас иргэдтэй ийм том ойлголт байдаг шүү. Энэ дээр одоо энэ асуудлыг маш сайн тавиараа та бүхэн тий. Тэгэхээр ард түмэн энийг бас маш сайн сонирхож үзээрэй гэж бас хүсмээр юм байна. Хуучин одоо ярихаар л дээр үе юм илээ социализм юм ярилал гэдэг арчлалын буянгаар яг уу сайн муутай сайхан юм мухатай явал ирлээ л дээ. А гэхдээ эндээс одоо эргээд энэ эцсийн шийдэлд харахад ерөөсөө л ардын хянан шалгах руу хөндлөнгөөс нь байх хэрэгтэй юм. Дотоод хяналт гэдэг чинь зөвхөн энэ байгууллагад ажиллаж байгаа хүнийг хянаад энийг ярина гэдэг бол утгагүй асуудал. Тэгэхээр хөндлөнгөөс ардын хянан шалгах руу гэж даашаа одоо бүр даван туулагчтай иргэдийн оролцоотой хяналт байх хэрэгтэй юм байна. Тэгжээч энэ зөв голдрогтой орохгүй энэ гаргасан юмыг дунд нь ингээ божигнуулаад ахаар юм ч утгагүй болчихж байгаа. За одоо та яг наад асуудал чинь хянан шалгах ингээд бид нар ингээ социализм одоо ардчил гэж ер нь бол яриад утгагүй. А яагаад тэгэхээр эн чинь ердөөсөө л хянан шалгах гэдэг үйл ажиллагаа процесс байхгүй. Энэ чинь нийгмийн байдал ямар байхаас үл хамаарна. Энэ бол байх ёстой асуудал үүдээ манай ард түмэн сайн ойлгоод аваарай. За тэгээд энэ эрүүл мэндийн асуудлыг хөндөж тавьсан. Энэ салбарт юу болоод байгаа, хамтартай иргэд маань яаж зовоод байгаа, ямар юм тариана олдохгүй юу болоод ингээд төрийн байгууллагууд дээр ингээд өөрсдийнхөө цаг завыг гаргаад ингээд гүйдэг энэ асуудал одоо манай Монголоос өөр газар бараг байхгүй хаа. Байхгүй. Би бол байхгүйгээд бараг шууд хэлэх. Тэгээ ер нь боломжтой болов уу гэж би бодож байна. Байхгүй. Ингээд судлаад олон юм харж ахад хүн төвтэй, хүнийхээ төлөө нийгмийн хариуцлагынхаа үүднээс явж байгаа улс орн чих гоё юм байна шүү дээ. Адаглал нөгөө ирэг чинь нөгөө дарамтгүйгээр эмчилгээ үйлчлэгээ дарамтгүй эмчилгээ үйлчлэгээ аавна гэдэг чинь тэр хүний эдгэрэлтийн одоо 95% шүү дээ. Тэгээ нас урал байхгүй. Нас урал маш их өвчлөл байна. Нас уралт нь байхгүй байна. Манад болохоор эсрэгээрээ нөгөө нас уралт нь их болчихно. Бага өвчлөлтэй юм шиг мөртлөө хүн ам зүйдэ бодгоор. За та одоо манай нэвтрүүлэгт бас нэлээд сэтгэл дундуур ингээд гонхтой, готралтай одоо бас өвчин зовлонтой олон түмний өмнөөс явж байгаа их дарамттай орж ирсэн болов гэд бид нар бас нэлээ имижлээ. Тэгээд маш сайхан ярилцлага боллоо гэж бид нар бодож ойлгуулж ярих нь л айгүй чухал. Амьд харьцаа айгүй чухал. Энэ одоо энэ олон асуудал кейс бол ердөөсөө л хуулийн хийдэл байна. Хийдэл нь бол бас бага хэмжээнд байна. За нөгөө манай улсын их хурлын гишүүд бол нөгөө хуучин хүмүүсээс ойлгочих байх. Тэгээд ердөөсөө гүйцэтгэлийн асуудал байна. Энэ төсвийн тухай хууль жил болгон батлагддаг. Тийм ээ. 2024, 25, 26 гэдэг ингээд жил болгон төсөв батлагддаг. Энэ асуудал дээр бол мөнгө байхгүй гэдэг асуудал ярихдаггүй байхаар л энэ асуудлыг тэгэхэд энэ асуудлын шийдэл ингээ бүрэн гарчиж байгаа. Ийм асуудал байна. За тэгээд манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж одоо хавдрын тухай, хавдрын одоо дараах эмчилгээний талаар гарч байгаа бодит байдал дээр хүмүүсийн амьдрал ямар хэцүү байгаа, яг гарч байгаа асуудал нь энэ одоо төсөв байхгүй гэдэг асуудлаар эмийг нь тариаг нь өгдөггүй. Энэ том асуудлыг хөндөж ярьсан. Одоо танд бас маш их баярлалаа. За тэгээд та одоо энийг сонсож мэргэжлийн төрийн бус байгууллагын одоо ингээд олон удаа олон Монгол улсын бүх нутаг дэвсгэрээр л ингээд хүмүүстэй уулзаж зовлонгийн сонсч явдаг хүний хувьд иргэдтэй хандаад юу гэж хэлмээр байна. Одоо юмыг сайн унших хэрэгтэй байна. Эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Иргэд маань эрүүл одоо оршихуудаа зөв амьдрах, ер нь өвдөхгүй өвчлөхгүй байх боломжийг л хийх хэрэгтэй. Тэгвэл бид нар одоо янз бүрийн эрсдэлд орохгүй одоо элэг бүтэн амьдралтай л баймаар байна. Тэр нэг л хүсдэг юм л да. Ер нь ярьж явдаг юм. Тэгээд 10 жилийн хүүхдээсээ сургууль цэцэрлэгээс нь бид нар одоо боловсролыг олгож эхлэхгүй бол
Энд чинь ганц өвцөн хойно эрүүл мэндийн яам барайл ингээд авах ш. Энэ дэр чинь татан оролцуулах нь ерөөсө боловсролын яам, хүнсгүүд байжгүй яам. Тэгээд дээр нь салбарын бүх яамд эрүүл мэндийн асуудал гэдэг чинь яагаад уул уурхай салбар байхгүй. Эцсийн цикл дээр одоо казино тоглоом шиг гараад ирэхэд нь дарддаг нь л эрүүл мэндийн яам байхгүй юу? Гарч ирэхгүй байх талынх нь нөгөө бусад салбарууд нь хийж явах хэрэгтэй. Тэр л хоцрогдчих. Энэ талаар ярьдгийн тэгээ аймгийн засаг дарга ганц нэг усуудаа уулзаж ярьж ялаа. Хөвсгөл аймгийн харин тухайн үед нөгөө эдэр жавхлан билүү эдэр баясгал ингээд дараа байгаа бүр нэг даван туулагчийнхаа хүсэл дээр очиж уусан өмнө тэгээд за энэ ер нь болохгүй юм байна гэж ороод ярьж хахад одоо Хөвсгөл аймаг их сайн ярт илрүүлэхтэй иргэдийнхэн төлөө бас их явж. Ингээд нэг давлгаалаад ингээд явчвал уул нь бүх усууд ороод ирвэл өвдөхгүй байх боломжтой. Тэгээд энийгээ хийгээ явчвал байгаад байгаа байхгүй. Тийм ээ. За одоо хоёулаа нэвтрүүлгийнхаа төгсгөлд базаад хэлэхэд ердөөсөө ганцхан асуудал харагдчихэв тийм. Тий. Улсын их хурлаас баталсан хуулийн хийдэл маань бол тодорхой хэмжээнд байна. Энэ хууль баталсан хуультай манай улсын их хурлын гишүүд маш сайн хяналт тавих хэрэгтэй байна. Төсвийг нь бүрэн олго. Яг ингээд явхад энэ асуудал бол энэ олон тань шиг одоо төрийн бас байгууллага одоо үн төлбөргүй ажилтдаг юм хүмүүсийг одоо зовоох шаардлага бол багасаад ирж байна. За тэгээд одоо эрүүл мэндийн энэ сонсгол хийх гэж байгаа энэ үйл явцад би нөгөө телевизээр харсан л та мэдээгээр нөгөө ийм баримт бичиг дутуу байна гэд ажлын хэсгийн анхлагч чин бүрэн гишүүн бас мэдээлэл хийгээд байсан. Тэр хийсэн мэдээллээс харахад бол одоо нөгөө манай Монгол улсад чи архивын тухай хууль маань бас биелэхгүй байгаа юм байна. Тэгэхээр шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй байгаа байгууллагуудыг одоо захирлуудтай бол хууль зүйн хариуцлага тооцох хэрэгтэй ийм асуудал бол надад бол харагдсан. Тэгэхээр одоо таныг энэ биднээсийн нэвтрүүлэгт орж ийм том асуудал хөндөж ярилцсан явдал бас маш их баярлалаа. За манайх бас Монгол утаа гэдэг манайх брэнд одоо хамтран ажиллаж байгаа. Би өөрөө тэр брэндийн үүсгэн байгуулагч. Бид нар бол эхний үедээ бол эрх зүйн боловсрол олгоё гэдээ явдаг байсан бол зөвхөн эрх зүйн боловсролоор ингээд хязгаарлагдахгүй ингээд бүр салбар бүрлөө ингээд яваад орцсон. Ягаад гэвэл нөгөө таны хэлсэн нөгөө холбогддгүй салбар байдаггүй бүх яамдын ингээ холбогддог гэдэг шиг. Одоо бид нар ингээд хувийн одоо компани ингээд өөрийнхөө брендийг үүсгээд ингээ хүмүүст ойлгуулахын тулд хуулийн боловсрол олгох гэж явж исэн бол сүүлдээ ингээд одоо олон хүрээг хамраад бүх салбарын хүмүүсийг оролцохыг үрдэг энэ сайхан эксперт нэвтрүүлэг энэ нэвтрүүлгийнхаа хамт олон бас энэ ташрууд их баярлалаа. Харин би өөрийгөө хадгалаад бас нэг орж ярих нь зөв байсан байх гэж бодож байна тий. Яалтчгүй зүгээр бас нэлээд шуурхай ажиллаа. Тий. Харин бас хүлээж авсан баярлалаа. Их баярлалаа харин тий. Энэ яалтчгүй ингэж ярьж одоо хаана ойлголцолт хүрэх үү? Яаж ойлгуулах үү? Одоо амархан санагдчихэв. Одоо амархан санагдчихв. Бүх гаргалгаа нь ингээд ил тод ингээд хүний толгой эргүүлээд байх юм ердөөсөө байхгүй. Цагаан дээр хараад шууд харагдаж байгаа учраас тухайн үед та өөртөө бас ихтэй дараагийнхаа ажлыг хийхэд бас урам зоригтой байх уу тэгэлгүй найдаж тий. Юусе энийг ер нь тэгээд зогсолтгүй явах хэрэгтэй юм байна лээ. Энийг орхиж болохгүй. Энийхээ хажуугаар өөрөө бас уншиж судлах, нотлогоон дээр суурилсан юм ярих гэдэг юм айгуу чухал. Ганц амиа бодоод ярих биш. Тий. Одоо манай хавдар тусын иргэд чинь ингээд сүүлдээ өөрийнхөө зовлон ярьсаар байгаад ингээд тэр салбарынхаа талаар бас маш мундаг мэдлэгтэй болцсон мэддэг юм билээ. Ерөөсөө хувь өөрөөгөө л судалж байгаа шүү дээ. Тий. Судлаач болж ижил гэдэг цаашаа ингэж хүнд ойлгуулах нь айгуу чухал. Ойлголцолд хүрчээж нэг цикл дээр байж бид нэг хүндэлж одоо эрүүл мэндийн салбар гэдэг бол маш том салбар. Энэ салбарын талаар бид нартай санал бодлоо хуваалцаж нэлээд одоо бас мэдээлэл өгсөн баг. Гарч байгаа процессыг бид нар одоо олон цаас юм үзэж судалж байгаа цөөхөн үгээр хэлсэн ч гэсэн бас ойлгуулж чадсан болов уу гэж найдаж байна. За тэгээд баярлалаа. Биднээсийг хүлээн авч үзэж байгаа хэрхэн мөндөд үзэгчд маань эрүүл саруул тийм ээ. Аз жаргалтай, урт удаан амьдраарай л гэж л хүснэ дээ. Илүү бүхэн байх шиг жаргал авахгүй л байвал тэгээд за баярлалаа.